Би 1965 онд Баян хонгорын барилгын тэмцээний сургуульд очиж анх сурсан байгаа. Энэ үйл бол манай Баян хонгор аймагт хичээлээ төхийн секцэнд орох хүүхдүүд байна уу? Тэгвэл одоо багш Бямбад бүртгүүлээ гэсэн тийм зарлал үзэж. За энэ дээрээс одоо анх секцэнд орж эхэлсэн. За энэ секцэнд ороход бол манай баруун тав аймгийн хүүхдүүд энэ сургууль сурдаг байсан. Эндээс бол одоо тэр тав аймгийн хүүхдүүдийн барилдах дуртай хүүхдүүдээс 36 хүүхэд анхны секцэнд орж 12 хүүхдүүд хавар одоо энэ дугуйлангаа төгссөн байгаа. Эхнийхээ 1 жилийн дугуйланг одоо дуусгасан гэсэн үг. За энд бол манай спортын гавьяат маш их хойлогдорж одоо манай ард түмэн мэдхээс энэ хүн байсан. Ингээд одоо бид анх секцэнд орж эхэлсэн юм. За ингээд 1967 онд улсын эдэршүүдийн аврах шалгаруулах тэмцээнд анх удаага шалгаруулалт болж түүнд одоо бид орж ингээ би 60 кг-ийн жин төрүүлж одоо манай улсын сайн дасгал жуулагч нар мэрэгчлэнгүүд бол за энд одоо барилдах хүүхдүүдээ хойштон шгшавагийн 2 дугаар шгшаваг залуучуудын шгшавагт орох хүүхдүүдээ одоо анх шалгаруулж авсан. За ингээл би энд шалгарч орж за тэгэл одоо 1969 оны 10 сарын 1-нд улсын шгшавагт би энэ тамирын спорт эвлийн төв зөвлөж байсан. Энд одоо шгшавагийн гишүүн мудан гэж болсон доо. Зэвгийн ойдуу гэдэг одоо бөх бол анх эрэхтэй чөлөөтөхийн барилдааны анхны мэдэгдэх байхгүй. Залуучдын улсын аврах шалгуулалт тэмцээнд ойдуу хойлогдорж адид төмөр гэсэн ийм комиссод өвөр ангахс ирсэн л. Тэгэл дам дуулахны бол нэг бас нэг бөх барилддаг нэг биеийн тамирын багш ин одоо шавгинэ гэдэг. Тэгэл одоо ингээд ер нь барилт хур чадвар муутай шгшавагт ороод одоо бас л нэг амжилт үзүүлж чадахгүй тийм байдалтай байсан. Тэ. За тэгээд ойдвын одоо ерийн барилдааны хамгийн гол зүйл бол Монгол үндэсний өвхийн барилдаан хавдар үлжин золгодог. Хавдар үлжин золгох барилдаан гэдэг бол ер нь одоо барилдааны бүх төв танд байдаг. За 1970 оны 8 сард социалист орнуудын залуучуудын аврах шалгаруулах тэмцээнд анх төрүүлсэн. За ингээд л миний олон улсын тэмцээний анхны одоо аврах шалгаруулах алтан медаль авч байгаа одоо тэмцээн энэ юм. За ингээд 1971 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Болгарын Сапи хотод насан туршидын дэлхийн аврахт орж мөн 72 онд Олимпиад холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотод оролцож ингээд энэ хоёр тэмцээнд би тусвар одоо 2-2 барилдсан. Одоо хамгийн гол нь жингийн гас дийлэхгүй 10 кг жин гасдаг учраас бол одоо дуршлаг багтаа нэгдүгээрт хоёрдугаарт жингээ өсөж байгаа нас одоо хүн төлжиж байгаа насны тэр жин гэдэг бол байнга дэше явж байдаг. Энүүнийг одоо гасаж 62 кг-д оруулна гэдэг бол над бөөн аюул байсан. Ингээд л энэ хоёр дээр 2-2 удаа цэвэр ялагдаж 1973 онд оны дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд өөрийгөө одоо яавал одоо тэр хөөхний зөвлөг болготлоо одоо багсахгүй жингээр багсахгүй гэдгийг одоо бодож одоо хурдан морийг одоо махын уудгүй хурдан морь байдаг түүнийг хярмалж жингээр гасдаг байсан манай нутагт тэр туршлагаар өөрийгөө одоо айргаар хямлж жингээр гасч одоо бүх өөхөө барсан учраас өөхний зөвлөл юу ч байхгүй болтлоо барсан учраас 1973 онд одоо жингээр их сайн зүг гассан гэж ойлгодог. Хоёр үхэн барилдаан үхээсийн үсэлтэнтэй байна. Спортмастер ойдуу төгсөрлөө. Тогтмол сүжлээ. Икомэд фигеру хүндийн гүсний аргач номон долгоостой шилжиж ойдуу хүн дэдэлд оруулна. Ойдуу хүн дэдлээс хариу мэдгийг хоёр анаа авдаг нэг анаа авсан. Ойдуу тогтож иргүүдэн хүн дэдэлд оруулна. Тагварчээ. Спортмастер ойдуу өсөлтөчөө оноогоор яг Азийн оргын дөрөвч алтан медалийг олж хангаж байна. 74 онд л одоо
дэлхийн аврагт очлоо. За цэрэндаш битгэр нэг өрөөнд орсон юм байна. Цэрэндаш битгэр ингээд багш ч одоо тэрийг бодсон баг хойлогдож битгэр дандаа нэг өрөөнд оролдог байсан. Энэ жилдээ энэ хоёулангийн битгэрийг тус тусд нь оруулсан. Яагаад тэгэхээр жин гасдгүй нэг бөхчүүд бас харж хандаж яах гэж бодсон баг. За ингээд жин их гасаад ирэхин үед бол яг 62-т ороод ирэхин үед 10 кг гарах асаад ирэхин үед бол одоо ярзайсан булчинтай ийм одоо өөх гэж байхгүй юусэн. Булчин дээр харьс тогтсон юм шиг ийм хүн хүмүүс дээр бол 10 кг гасан гэдэг бол бөөн аюул байдаг. Тэр үед бол одоо ойд хойлогдорч үнэхэрийн аимшигтэй жин гассан. За энэ жингийн гасж исэн үед болохоор чи ухаалдаад оочно бэлтгэлийнхэн говц нарыг ингээд энэ тент хаяна өөрөө юм идэхгүй байна. Одоо тийм учраас бол нэг тамирчинд одоо даатгад өгсөн шүү байгаа. Нацагдорж байгаа хойлогдорч ирэх нэг өрөөнд намайг цэрэндаштай нэг өрөөнд. Ерөөсөө сүүлийн үед бол бэлтгэл дээр байхгүй болоо цаана нэг кептчээ нэг одоо савн халуун өөрөнд байна нэг одоо хоолны газар орох хэрэггүй. Тэгээ би ерэн баг 5-6 хоног уулзаагүй тэр үедээ. Тэгээ нэг өдөр өрөөнд байна гэхээр бас нэг юм яри битүүч хурдмөр сөрмөр уурах барах гээд сайхан юм ярьдаг л дээ. Тэгээ сүүлийн үед нэг жин хасаад ирээс их ядраад их гарна. Бүр зүрхөхөө тийм ярьж чадах юм болчихсон. Би өөр их жин хасж яасан учраас дамжин шир битүүр бол айхтай жин хасж яасан. Тэгээ жин хассангүй хараад айдаг. Тэгээд одоо орохгүй байж байгаа. Тэгээ сүүлдээ нэг өрөөнд нь одоо тэмцээ эхлэхээс 2 хоногийн түрүүнд орлоо л доо. Тэгсэн чи ерөөсөө нөгөө хуучин ойд хойлогдорч үгүй байхгүй. Юм таних харахгүй л болсон байна. Ийсо баг энэ садан төрлийн нэг юм уу гэлтэй юм. Энэ ч одоо ойд юм шивдэг юм ярил иймэрхүү хүн болцсон одоо тэгээ 40 хоног хоол ундаасаад ингээд тэгээд би орж ирээд багийнхантай тэгжсэн. Энэ доодөрөнд бол нэг ойд хойлогдорч хүрийн садангийн 2 хүн Монголоос ирсэн юм шиг байна гэдэг. Тэгсэн чинь нөгөөдөл мэдээд инээлдээд л одоо тэгэл хөгжилдөл бид нэр тэгжсэн л дээ. Тийм болтлоо гэж юмсан байсан. Тэгээд одоо тэр тэгжил одоо ядарч байж. Тэгээд одоо бол ойдын бие мэн одоо сайн байдаг байгаа да. Дандаа хаяа нэг завтаа цагтаа ботхтой ус итгэл өвдөж явдаг юм. За ингээд 62 кг хэмжээнд ороод ирэхин үед бол бид чинь одоо үнэхээр хэцүү. Яагаад хэцүү гэхээр чинь одоо явж чадахгүй очоод өгнө одоо тийм л байлаа шүү дээ. Энэ ганцхан над дээр байгаа юм биш. Манай одоо олон жингасдаг одоо тамирчид байсан. Хойлогдорж байсан. Инх тайван байсан. Шив баатар байсан. Дөвчин байсан. Одоо ингээл эдэн чинь дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд тогтоод ийм л байсан. Нацагдорж байгаа сэрэт рүү хоёр бол намайг олон удаа сугалж авч явсан. Ингээл газар өгөхгүй аваад явчихдаг. Манай үед Югославийн Йордан тавирлаж байна. Орчин үеийн шилдэг бүхнийг онцгой шинжин бэлтгэлдээ хатуужил сэтгэлийн дэвчээр эхэлцдэг. Ойд барилт болгондоо 7-8 кг-ийн жин гассан ч чухмал ширмсэн бэртэй бүхний өстөр оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргадаггүй. Ойд дархан нэхэнд найдаж нийгэмшээ олон давтдаггүй. Эсрэг бүхийхэн байдал тохируулж техник мэх аль алины төргийн өөрчлөлт зэрэг барилдгаар онцлогтой бүх. Бас нэг цэвэр ялалт. $74 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 62 кг хэмжээнд орохдоо 100 г үлдсэн байсан одоо надад. За 100 г та хонс маргааш одоо энэ бол гасагдахгүй тодорхой. Би бол оруулж чадахгүй тодорхой. За ингээ өглөө 4 цагтчаад ингээ жингээ өтсөн чи хөрх юм. 100 г тал байж. За бид нар бол 50 г-ыг гаргална одоо 50 г-ыг устгах хэрэгтэй. За ингээд паарнд ороод өсөрсөн паар бол одоо онцгой халангүй. Тэр бол одоо тааруухан байсан. Тааруханд хэдэн градус байсан бэлээд 100 градус л байгаа. Тэгээд тэр нэмэлт халаалтахын тулд ингээ байшингийн буланд паарны буланд 4 том плет ингээ дотгоч наруулаад хасаадсан байсан. Тэгээд би нэг 40 минут өсрөөл миний хамаг танкет амар дууссан ойцсон. Бичин хөлс гараагүй. За ингээ тэр 4 том плет илүү төстэй 4 плетийн донд доороос утсан. Одоо тэгэл тэгсэн чи хуйхалж яана хоёр талаас ирсэн. За ингэтэл ч өөрөө тэнд ухаалтсан байсан би. Тэгсэн хамаагүй янгинаад ирсэн. Үхнэ. Ингээл огоол ирсэн. Ийм байдалтай л одоо байж шүү. Тэгсэн чи миний шар усны нүхнүүдээр ингээд бурзайт хөлс гараад л хоорондоо ингээд нийлхлээрэл 100 г гэсгдэг. Тэгсэн чи нөө шар усны нүхнүүдээр бүгдээр нэгээс нь хөлс суултаа гарч ирэл хоорондоо ингээд нийлж шүү. Ингээд нийлэхтэн зэрэгэл ингээд харсан чи ингээд бүр яг ингээд сайхан нийллээ. Тэгхтэн зэрэг нь алчуураа толгой дээрээс аваад ингээд бөксөр өнгөний 4 билетийн дундаас чинь айгүй хажууд тийш говьяал ойчих юм бол тэр билетинд одоо тэгэл ноцсон шүү дээ. Хамгийн төлөнд. Тийм учраас нэг гулсаал ингээл гарсан чи ирч агаад л
чигтэй юм муухай байна. Тэгэл бүгдийг арчиж мацаатлаа арчиж аваад за одоо тэр бол 100 г басгацсан бол тодорхой. Ойл ардчилсан Германы бүх хайнстай 3-ын даваанд барилдаж, уран хурцмшиг уралдуулан хийсээр цэвэр яллаа. Тэгээ 1974 онд дэлхийн аварга, 75 онд дэлхийн аварга, 76 онд Олимпийн аваргын тэмцээнд мөнгөн медаль, 77 онд дэлхийн аваргын хөрөл медальтай хүртсэн. Ойдов маань Америкийн нэгэн аварга Хэмфристээ барилдаж, эхнээсээ давамгайлтаар анхны тусалга дуусгахаас өмнө цэвэр яллаа. Багийн тусгажуулагч Мөнхбат харсан сансан болгоно зөвлөж байна. Ойдов маань 5 дугаар сард холбооны бүгд наримт Герман улсын бүх Эдвардтай Стамбулын дэвжинд анх удаан золгож байгаа нь шинэ хүнтэй барилдана гэдэг олон удаа учирсан аврагтай барилдахаас аюултай гэж бөхчүүд ярилцдаг. Ингэж манай ойдов шинэ бүхийн байдлыг түргэн таньж оноон дээрээ оноо авсаар 15 нэгэн харьцаатаагаар ялж 6 дугаар сард 20 дугаар Олимпийн аврах Туркийн бүх Агадасаа барилдаж 1 минут 30 секунд дарж үйл соёл ялалт авч дэлхийн аваргын болцлыг хангалтаа. За эндээс л одоо миний дэлхийд одоо амжилт гаргах ихний алхам одоо болсон гэж ингэж манай тасгалжуулагч нь ярьдаг. За миний хувьд бол 64 кг-ийн жингээр барилдахтаараа бол би олон улсын тэмцээнүүд сайн барилддаг байсан. Дэлхийн аварга, Олимпийн аварга хүнтэй аж одоо сайн барилддаг л байсан. Манай дөвчин одоо дээд 74 кг-ийн жинд барилдж байсан. Тийм учраас одоо би дөвчингийн дээд жингийн бөхчүүдийн жин багасдаг, өөрийнх нь жингийн бөхчүүд, доод жингийн жин их гасдаг бөхчүүдийг одоо бас судалдаг. Өөрийнхөө одоо 57-оос их жин гасдаг, 68-аас одоо жин багасдаг бөхчүүдийг ингээд нийтдээ ингээд 6 жингийн бөхчүүдийг одоо судалдаг. За тэр үеийн тамирчид бол одоо тайлхын камер гэж байсангүй, интернетээс дуртай видео ороод одоо юм үзчих болж байсан байхгүй. Тийм учраас сайн бодож хараад харсан барилдаанаа одоо бид сайн тогтоож авах, тэнтэй байсан гэдгийг дорн бич тэмдэглэж авах. Ингэснээр л одоо бидний одоо үдэж харах мэдээлэл одоо энэ байсан. Тийм учраас одоо бид чинь одоо олон жингийн бөхчүүдийн судалгаатай олон өдрийн одоо бүх өдрийнхөө тэмдэглэлийг бүгдийг тэмдэглэдэг. Ийм байсан учраас одоо сайн бодно, мартахгүй. Ингэснээр бидний үеийн бөхчүүд жигд одоо сайн амжилт гаргаж ирсэн гэж ойлгодог. Учир нэмжинд дэлхийн хошоо аварга ойдов маань барилдаж байгаа юм. Хоёрын даваанд манай аварга Унгарийн Пётрийг цэвэр яллаа. Олимпиад тамирчин хүний одоо ганц одоо хүсэл мөрөөдөл бол Олимпийн аварга болох байдаг. Нэгэнт одоо дэлхийд 2 төрөлцсөн бол Олимпийн аварга болох ганцхан мөрөөдлөөс өөр юу байх вэ? За тэгээд үнэхээр тэр жил бол одоо ёстой хурдан морийг одоо бүхэл жилийн хөдөлмөр байдаг гэдэг шиг бидний бүхэл 4 жилийн хөдөлмөр Олимпиас Олимпиад Олимпийн 3-ын даваанд Францын бүх Давлууттай барилдлаа. Давлуут бол сонгол барилдааны арга мэгтэй Сээжний хүч техник сайтай ширүүн ус юм. Гэвч манай ойдов дэлхийн дэвжинд 2 жил дараалан
Их Монгол орныхон алдрыг дуурсан аваргалд өөрийн өвөрмөс барил дааны хүч техникээр амаргүй хэцүү даваа аль олон давсныг дэргэв. Францын Паулутыг цэвэр яллаа. За ингээл би 19 хоногийн өмнөөс чинь гасчих. Би 14 хоногийн дотор л одоо жингийн яг гасаал одоо бүр чинь нэг ойч цай, нэг одоо хазах мах, одоо нэг сэрээд их будаа одоо бүгд тооцсон шүү дээ. Ингээл одоо за би бол одоо энэ жил маш хэцүү байгаа. Яагаад гэвэл 4 хоногийн запас таах хэрэгтэй. 19 хоногийн өмнөөс чинь ингээ эхэлж гассан. За ингээл би 67 хэл 500-аар очиод миний чинь 4 хоног одоо бид тэрийг буулгаж чадахгүй. Аль могоосч юм л да. За энэ клэр чинь бол тодорхой шүү дээ. Би бол одоо жингээр гасагдах нь бол аюултай бол. Тийм учраас одоо нэг гарапгтай одоо өглөөний юмнаас чи ингэж өдрийн үдээс өмнө ивэлтгэл ингэж чинь оройн ивэлтгэл ингэж чинь гэдэг чинь нэг юм алдагдчихж байгаа. Яагаад гэвэл хугацаа нь орцсох болно, эрчим өндөрсөх болно. Ийм учраас одоо миний хийсэн юм бол одоо хэцүүтэн. За ингээл энэ чинь дөнгөж л одоо тэмцээх эхлэхийн одоо өглөөл нэг юм бол чүүл 62 0 дээр л авчих шүү дээ. Тэгэл одоо орсон. Ингээл мөнх төгс бол надаас асуусал да. Чи хэнд ялгчих гээд байна гэж. Намайг бол би тэр намайг ялчих баха гэж одоо бодох хүн одоохондоо байхгүй байна. А гэхдээ би бол миний би маш муудаж орох учраас одоо хинч ялж юм болно. Тийм учраас бол манай жингийн 5 залуу дэше өгснө гэж ярьсан юм жил. Тийм учраас тэдэн ч хосолтой. Тэр Ираны Пархваши чилүүга дэше өгсөд ороод ирж мэдхэд доожингийн хэсгээс бол тийм учраас бол дэше орё би. Доошгоо бол одоо доожингийн тэр өгснө гэсэн залуучуудын орноос ямар залуучууд гарч ирэх юм байгаа мэдэхгүй. Ийм учраас бол аюултай байна гэж хэлсэн. Барилдааны дүн гарах шавтаргын өдөр манай ойлог 3 хүчтэй өрсөлдөгч үлдэсгийг 3 дөнгөн цэвэр ялах хэрэгтэй боллоо. Тэгээд үдээс өмнө Болгарын Янковтай барилдлаа. Дэлхийд хүчнэрийн алдарсан Болгарын бүх Данколовын нутгийн хүү яадаад гэж яг юм байсан бэлээ. Ай таарвал авчих. Арга ядвал тэнцч хэлгээд байлаа. Гэвч манай авраг сансандан хурч цэвэр ялалт хийгээ. Үдээс-хан 6-гийн даваанд Иран улсын бүх бараг баштай туллаа. Нэгэнтэл шилдэгүүд нь шигшгэлэн үлддэг хойно өрдөрдөөс улмд илүү хүч зэрэг афаалсан ба шаардах болсон юм. Мэдээжийн хэрэг өдий даваанд ирчгээд медаль голдохгүй хэн байх вэ? Ираны бүх эцсийн хүчээ шахсан байчиж байна. Манай ойдов энэ олимпиад 8000 кг хасч байж жингэн барин барилдаж байгаа юм. Жин хаснаа гэдэг хүч хасна гэсэн үг. Энэ бол их орны төлөө, багийн эрх ашигын төлөө манай ихэнх бөхчүүдийн давдаг даваа туурдаг зам нь үе.
хамгийн аюултай нь бол надад нэгдийн даваа бол маш хэцүү байсан. Нэг хэцүү байдаг байсан угаас. За энэ дээр бол Өмнөд Солонгосын Янжуматай бити таарахсаа л гэж бодож байсан. Янжуматай таарах юм бол би ялагдана гэдэг. Үнэхээр хэцүү. Тэгээ тэнд ялагдах юм бол надаас өөр хүн Янжумаг торгохгүй. Тэгэл явчихна. Тэгэл алдчихна гэж бодож байсан. Янжуматай хамгийн сүүлийн даваанд таарсан. Тэгээ би нэгийн даваанд Америкийн нэгдсэн улсын мөхтөд таарсан. Энийг бол би 2 удаа цэвэр ялсан. Энэ 2 удаа цэвэр ялсан ялт юм нөгөөгүй. Ингэхдээ зэрэг тэгээ оноогоор ялгачих. Хамаг ширэн өрсөлдөгчтэй хийцэд авамгайлан ялж байгаа манай аварга яагаад энэ олимпийн дэргүн тавсанд гарч чадахгүй болсныг одоо бид дэргэн үзье. Энэ бол Америкийн Дэвистэй баригдсан анхны даваа байлаа. Дэвис Мюнхений олимпиад манай хоёрыг ялж байсан. Түүнээс хойш 4 жил уучраагүй болохоор сэтгэл итгэл өндөртэй байсан биз. Нэлээд ихний 3 минутанд манай аварга 4 оноо авч ирж байтугай барилдааныг бараг дуусгах цэвэр хайд хийжээ. Гэтэл Америкийн үзлийг даган биширдэг энэ орны дэвжээ Америк бүхэд бас түмэн нэргээлийн үзүүлээд харин ч манай ойдог 2 торгуулж улмаар оноогоор ядагдсан юм. За ингээд хамгийн сүүлийн даваантаар Янжуматай барилцсан. Янжума бол одоо 6 цэвэр ялж чад 7-гийн даваанаар дэрж байгаа. Тэгээ би оноогоор ялсан цэвэр ялж дийлээгүй. Тэр би бол нэгийн даваанд Америкт ялагдсан учраас ялагдаад 3 оноотой. Янжумаг ялаад 4 оноотой болчихж байгаа. Янжума бол намайг ялснараа 1 оноотой. Янжума цэвэр ялгцсанараа 4 оноотой 5 оноотой. Янжума ганцнаад ялагдсанараа 3 оноотой гээл 3 4 5-аар ингээл тасраад орчих байгаа байхгүй юу? Ингээд би 2 дугаар өндөрч байгаа. Манай хоёроо Ираны бүхийг цэвэр орхиод оройно Өмнөд Солонгосын бүх Янгтай баригдлаа. Одоо энэ бүхийг цэвэр ялвал Олимпийн аваргын хүнд талбарт хүрэх нь. Манай хоёроо Өмнөд Солонгосын Янг Юань Мотай урагшин жил Азийн аваргаар Чигранд баригдаад ялагдаж, нодон жил дэлхийн аваргаар Минск доноогоор цэвэр ялан дагаа нэгсэн. Одоо ёстой энд 3 шахуу үдэж байгаа хоёр юм. Ухаастай. Одоо сансан хэрэг бүтгэл сантиметрийн дутуу байна. Ингээд л гүйцээвэл эрсэн зэрлэг болох юм тийм. Аварга маань нүхтэй 3 барилдаа саяын шиг номон тулгуурт 5 удаа оруулаад цэвэр ялалтанд чадлагүй алдаж байгаа тунч хэцүү үг юм. Тэгээд чанцсан өдрийн 3 уцраагчтай барилдаанд гарнаа гэдэг амир шатсан хатуу шалгалт байлаа. Түүнийг давхад ганцхан хуруу дутлаа. Янгийг цэвэр ялж чадсангүй 8-11-ийн харьцаатай ялагдав. Өөрийн ганц мөрөөдөж явсан одоо олимпийн аврагч бүтээгүй энэ. За яагаад би надад одоо энэ анаас гадна вариант байгаагүй юу гэж надад вариант байсан. Америкийн нэгдсэн улсын бүхийг Ираны Пархваши бол 3 удаа цэвэр дарсан. 3 удаа цэвэр дарахынхаа сүүлийнхэн даралт нь бол 17 секундэд цэвэр дарсан. Ингээд дараатай байгаад байсан. Ингээд мөн цэвэр ялдаг өгөө Пархвашид. Цэвэр ялдаг өгсөн л бол тэгэл мөн 17 секунд ингээд дараадахт нөхгүй юм. Ингээл тэр цэвэр ялдаг өгсөн бол Пархваши Америкийн нэгдсэн улсын бүхийг цэвэр ялаад тэмцэнээс гасчихна. Тэгэл би мөн төрүүлдгээрээ төрүүлнэ. Гэх мэтчилэнгийн ийм олон вариантууд байгаад төрүүлж чадаагүй. Тэгээ би бол энэ төрүүлж чадаагүйгаа бол одоо манай улсын асуудал юм байна. Манай улс бол Олимпийн аварга гэдэг ийм хүндтэй цолыг авах болоогүй байгаа юм байна. Бидний үед бол олон бөхчүүд одоо Олимпийн аварга очих байсан. Би ч болох л байсан, хойлогдорч болчихмаар л байсан, мөнгө төгсч болчихмаар л байсан. Жуудогийн намдч болчих тийм боломжтой л байсан. Иймгүй 62 кг бивийний ялсан 3 бүх эдний 3 байрыг дараалан эзлэхэд Өмнөд Солонгосын Янг Юанг Мо алтан медаль авч дэлхийн хошоо аварга ойдов 21-р Олимпийн мөнгө медаль хүртэж
Эх орныхон төрийн долбааг Мониралын тэнгэр өргүүлжээ. Алт үеийнхэн гэж бид нарыг одоо ярьдаг нэрлэдэг юм байлээ. Одоо манай урд үеийнхэн маш сайхан үе байсан. Би тэр үеийг гүйцэтгэв гэж боддгийн өөрөө. Гэхдээ бидний үе бол хамгийн өндөр амжилт гаргасан үе юм. Гэхдээ урдныхаа сайхан арга туршлага тэр улсуудынхаа хэлсэн заасан юмаа бид одоо сурч эзэмсэж одоо ингэж байсан. Би одоо тамирчид хэлдэг юм та нар яасан олон үг мэддэг юм гэж. Би бол одоо ганцхан үг бидний үеийн тамирчид ганцхан үг мэддэг байсан. Юу гэдэг үг мэддэг байсан юм гэхээр багш Ахмад тамирчид үг л хэлбэл заа гэдэг ганцхан үг мэддэг байсан. Та нар чинь бол их ол үг мэдж байгаа учраас их хэцүү юм байна юм. Хайцч юм ярихад бол гэж. А бид бол ретрогаг, дамдын шируугаг одоо ингээл одоо мөнгө төгсийг одоо баян мөнгө тэг гэж ингээр бэлтгэл дууссан байхад одоо ингээл тэг гэхлээр би заал гэл мэддэг гэсэн. Намайг одоо баян мөнгө тэгжсэн. Чи бол одоо энэ даялангу хүзүү чээж гарын булчингууд их нарийнхтай хүн юм. Одоо бэлттэй болохын тулд 2 цагийн бэлтгэл хийчихээд л байж хаад энэ гэрийг бол одоо хүн 10 өрг юм бол чи 13 өдөр өрг 20 өрг юм бол 25 өргөө шалгаж явах хэвээр. Тэгэж илүү хөдөлмөр хийж чи биартаа тэнхээтэй болно. Ингэж чи сайжирна гэж. Тэгэл мөн заал гээл. Одоо мөн тэгэл одоо юм хийж тэгэл одоо бид нар чи одоо энэ чинь сар майтах чи явахгүй муу байна. Чи хүн амархыг дээш харж яана гэвч чи. Гэл одоо намайг энэ сар майтал авна л одоо тэгэл гар хөлий чинь дээш тоош мөш гадал нэлсэ хийгээд л ингээл доош тадна гэдэг нь болоогүй байна. Чи наадах чи олигтойгоо дис гээл одоо ингээл. Тэгээ энэ бол одоо манай тамирчдын нэгэндээ одоо сайнаар хандаж байгаа, сайн болгочих гэж одоо тэмцэж байгаа. Ийм л улсууд өөрсдөө одоо илүү цагаар ажиллаж байсан юм л. Манай Сэрэтгоо нацад орж байгааг за би бүх гэдгийг чинь барилж чадахгүй юм байна. Би явлаа. За болиё гэдэг сэтгэл санаагаар нэг унана гэж байдаг да тийм ээ. Ингээд гарч явахт нөө тэгж болохгүй ахиоч. Чи одоо болохгүй гэж одоо дагуулж хараал гэртээ хариж байгаа л одоо гэртээ хүртэл байлгаж байгаа л ингээд сургаж ил байсан. Тэр байтугай би бол гайхаж байсан. Биднийг одоо өдрийн хоолнд идэвхжчихэл тэгэл одоо заавал унтуулдаг амраадаг. Одоо энерги нөхөхийн тулд гэл тэгтэл одоо 30 минут гэтэл нөө их чинь бэлтгэлийн хувцас өмсөлгаараа явчихдаг. Тэгэл бидний чинь бэлтгэлд ороход хоёулаа гөхрөө ноцолол гэж байдаг. Тэгээ шал ноот юм болцсон. Тэгэнгүүтэл биднийг ороод ингээд ороход доор нь хувцас ноотон хувцас сольж тавиал бэлтгэлийн өсөн хүнээс хуурай хувцснууд гаргаж өмсөөл эргэл чагсаад ороод ахиал 2 цаг бэлтгэл хийж энэ 4 цаг бэлтгэл хийж байгаа байхгүй. Өдөөс өмнө 230 минут. Өглөөний гимнас шиг цаг 30 минут. Тэгээд үдээс хойш 4 цаг 30 минут бэлтгэл хийж байгаа. Ингэхтэн зэрэг чинь бол ийм өндөр эрчимтэй. Тэгэл Сэрэтгөө ингээд л одоо 3-4 сар ингэж бэлтгэл хийсэн гэж тийм байл. Тэгэл насад орж байгаа сайжирсан ухаан. Бид нар бол одоо биднэрт гатуу гар авцуулна гэж ингээл эдэн чинь ингэж байсан. Ийм учраас бол манай тамирчид бол одоо бүгдээрээ сайжиргаасаа өөрөхгүй. Нэгэндээ одоо чи эн ч юм уу байна. Энийг хийгээл. За яагаад гэвэл чиний баруун хөлийг аваад бид унгаж чадахгүй байна. Зүүн хөлийг ч аваад унгаж чадахгүй байна. Би зүүн хөл аваад ерөөс унгаж чадахгүй байна. Алив гэл. Тэгэл одоо бэлтгэлийн дараа чинь бид нар чинь зүүн хөлөө бол зүүн хөлөө баруун хөлөө болоод би ингэж авч чадахгүй байна гэл тэгэл аваад бид чинь 30-40 минут ингээд болчихдог гэсэн. Эн чинь бол одоо өөрснийгөө бэлтгэл сургуулаа сайн хийж байгаа нэмэлт одоо ачаал авч байгаа юм ажил. Олимпиад одоо бэлдэж байсан албаны хүмүүс, тентхийн одоо дарга нар, бүхий л хүмүүс амун бидний тамирчид бэлтгэл тамирчин байхад бүхий л одоо хариу үзэж байсан тэр одоо паарныхан, халуун усныхан, тэр одоо зочд буудлынхан, одоо эмнэлгийн хүмүүс бүгдэд нь одоо энд одоо баярлалаа гэж хэлэх гэж байгаа юм. Одоо бүгдэд нь одоо аз жаргалтай сайхан амьдраарай, утуудаа наслаарай гэж өрөөх гэж байна. Ингээд одоо Ахмад тамирчидтай одоо бас би одоо мэдтгээ дэвшүүлье. Тэр үедээ одоо би хайргүй зүтгэж байгаад одоо гар хөлгүй болсон өчнөө тамирчин байна. Сэтгэл санаагаар унах хэрэг байхгүй. Одоо имчилүүлээрээ өөрснийхөө тамирчдыг үеийнхэнтэйгээ уулзаж сэтгэл санаагаа хөгжөөж байгаарай. Мөн одоо олимпиад орох тамирчдаараа сэтгэл харамгүй ирж нэг ч болсон бэлтгэл дээр нь ирж өөрийнхөө мэддэг одоо дуртайч бай, дургүйч бай одоо хэлж өгөөрэй гэж одоо хүсэх байна. Ингээ бүгдэд нь ад жаргал ирүүлэн сайн сайхан хүсье.